За энэ интегралыг бодохын тулд эхлээд интегралынхаа дотор талд байгаа энэ илэрхийлэлтээр нь тодорхой бус коэффициентийг аргах хэрэглээ. За өмнөх жишээн дээр авснаас арай жоохон өөр. За хасах 12x-ийн квадрат нэмэх нь 2x нэмэх нь 6 хуваах нь x квадратыг үржих нь x дээр нэмэх нь 1. За өмнөх жишээнээс ялгаатай зүйл нь юу вэ гэхээр энэ квадрат зэрэгтэй байвал яах вэ? За ийм байх юм бол за хуваах нь x нэмэх нь b хуваах нь x-ийн квадрат нэмэх нь c хуваах нь x дээр нэмэх нь 1 гэдэг ингэж 3 салгана. За ерөнхийдөө өргөх юм бол энэ дээр мэдээж хэрэг x-ийг үржих нь x дээр нэмэх нь 1-ээр өгнө. За энэ дээр болохоор x дээр нэмэх нь 1-ээр өгөх юм байна. Энд нь x квадратаар өгнө. За ингээд шууд задлаа бичвэл ax-ийн квадрат нэмэх нь ax нэмэх нь bx нэмэх нь b. За нэмэх нь cx-ийн квадрат болоод за доотлолтоо бол x квадратыг үржих нь x дээр нэмэх нь 1 байна. За төсөөтэй гишүүдийг эмхтгэх юм бол мэдээж x квадраттай энэ хоёр нь эмхтэгдэнэ. X дээр байгаа энэ хоёр нь эмхтэгдэнэ. За тэгээ бичих юм бол a дээр нэмэх нь c-г үржих нь x-ийн квадрат шараар ботсон байгаа хоёроос x квадратыг хаалтнаас гаргаад. За ногооноор ботсон байгаа хоёроос x-ийг хаалтнаас гаргах юм бол ийм болоод нэмэх нь b. За тэгээ мэдээж хэрэг энэ хоёр тэнцүү байхын тулд тодорхойгүй коэффициентийг аргасаар x-ийн квадратын өмнө байгаа энэ коэффициент нь энэтэй тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хасгаар хоёр гэсэн үг. X-ийн өмнө байгаа энэ хоёр нь энэтэй тэнцүү байх хэрэгтэй. За харин сул гишүүн буюу b 6-тай тэнцүү. За өөрөөр хэлэх юм бол b нь шууд олчих юм байна 6. За энэ 6-гаа энд орлуулчих юм бол а нь хас 4 гэж гарах юм байна. Тийм бижиж x-ийн коэффициент 2 гарна. За энэ a-г олсныхоо хас 4 гэдгийг энд орлуулчих юм бол c нь гэдэг жарах лээ. Хас 4 дээр нэмэх нь c тэнцүү хасах 12 гэдгээс c нь хасах 8 гэж болтох юм байна. За өөрөөр хэлэх юм бол манай интеграл гэдэг маань a чинь хасах 4 байгаа. Хасах 4-ийг хуваах нь x нэмэх нь 6-г хуваах нь x-ийн квадрат. За хасах нь 8-ыг хуваах нь x дээр нэмэх нь 1 dx болно. За эндээс үргэлжлүүлье. За тэгээ интегралийн чанараас 3 салгач. 3 салгахтаа тэр тогтмол тонуудыг нь интегралын урт талд гаргаад гэж болж байна. За хамгийн ихнийх бол ойлгомжтой. Хас 4-ийг үржих нь ln x-ийн модуль. За энд нь dx-ийг мөрцсөн байна. За энэ интеграл болохоор x-ийн хас 2 зэрэг гэсэн үг. За нэмэх нь 6-г нь уртад нүчжээ. X-ийн хас 2 зэргийн их функц гэхээр зэрэг дээр нэгийг нэмээд x-ийн хасах 1 зэрэг тэг хасах 1-т нь хуваагаад ийм болно. За хасах 8-ыг үржих нь энд нь x дээр нэмэх нь 1 болгочих юм бол энэ бол ln x дээр нэмэх нь 1. За ийм болоод интеграл бодогдчихно. За тэгээ энийг жоохон хуургаад за хасах 4-ийг үржих нь ln x энд хасах нь 6-г хуваах нь x хасах нь 8 ln x дээр нэмэх нь 1 нэмэх нь c. Ийм хэрэг гарах нь байна.